Орой мэнд хүргэе ирэх үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Бенжлээс эхлэн газрын засгийн салбарт гадаадаас орж ирэн ажиллах хүчний тоог бууруулахаар болсон байна. За улмаар 2 Монгол ажилчин тутамд 1 гадаад ажилчин ажиллуулахаар квота тогтоожээ. Монгол Улсын засгийн газар нефт байгалийн хийн олборлолт хайгуулын үйл ажиллагаанд гадаад ажилчдын эзлэх хувийг эдийн засгийн бусад салбартай харьцуулахад үнэмлэхийн өндөр түвшинд тогтоосоор ирсэн. За өнгөрч 2017 онд гэхэд газрын засгийн салбарт хүндсэн 100 ажилчин тутмын 70 нь гадаад иргэн байх квот тогтоож мөрдүүлсэн юм а. За энэ нь уулуурхайн туслах бусад салбаруудаас гадаад иргэдийн тоогоороо 2.5 дахин өндөр байгаамаа. Энэхүү квотыг бууруулах талаар Улсын хурлын гишүүн боловсчлон үе үеийн ерөнхий сайд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдуудад удаа дараа санал шаардлага тавин хөөцөлдсөөр ирсэн юм а. Дорн таймаг гэхэд ажилтнуудын түвшин өндөр. Тэнд жилдээ мянган хятад ирж ажиллаж байна. Дачин тамс компани дээр 1500-аас 2000 гаруй хятад. Гэтэл энэ хятад нийт ажлын байрныхаа 75%-ыг хятадаас авдаг. 75%-аар авж байгаа энэ хувь хэмжээг процентыг буулгах бодол байна уу? Уулуурхайн бос салбар ер нь 50 хүртэл байгаа шүү дээ. Газрын тос яхаар ийм өндөр байдгийг. Тэр наазахын Монгол хүний хийх ажлыг гаднаас ирээд хийж байна. Дорнод аймгийн хөдөлмөр албан жүжигчдийн газрын мэдээллээр 2017 онд газрын засны Петрочина Дачин намсаг компанид нийт 2503 гадаад иргэн ирж үндсэн ажиллагчаар ажилласан байна. За гэтэл Дорнод аймаг дахь их сургууль Политехникийн коллежид газрын засны мэргэжил эзэмшсэн олон зуун залуус өнөөдрийг хүртэл ажлын байргүй ажил идэвхтэй хайгчдын тодорхой хувийг эзэлсээр байгаамаа. Дачин тамсаг компанид хандаж хэлэхэд Монгол хүний Дорнод аймгийн хүмүүсийн хийж чадах ажлыг гаднаас ирээд хятад нөхдүүд маань хийж байгаа нь бас зохисгүй л дээ. Политехникийн коллеж гээд олон зуун хүүхдүүд сурж байгаа. Тэд нэр сургуулаа төгсчөөд ажиллахгүй хүүхдүүд зөндөө байна. Энийг би амьдралаараа мэдчихэж байна. Ягаад гэвэл би өөрөө Дорнод аймгийн тэнд төрж өссөн аймагтайгаа хамгийн ойрхон байдаг хүний хувьд бол энийг одоо мэдэрдэг юм а гэж хэлмээр байна. Тэгвэл Улсын хурлын гишүүн боловсчлооны удаа дараа санал шаардлага тавин хөөцөлдсөний эхний үр дүн гарч 2018 оноос газрын засны гадаад үндсэн ажилчдын тоог бууруулах шийдэлд хүрсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 317 дугаар тогтоолоор Улсын хурлын гишүүн боловсчлооноос ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн газрын засны салбарт гадаадаас авах үндсэн мэргэжлийн ажиллагчдын эзлэх хувь Монгол ажилчдын тооноос хамаарат 10-аас 70 хүртэл байсныг өөрчилж 10-аас 50% болгон бууруулахар шийдвэрлсэн тухай хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд чин зэрэг мэдээллээ. За тогтоол 2018 оноос эхлэн хэрэгжиж гадаад буюу хятад ажиллагчдын тоог бууруулснаар тэр хэмжээгээр Дорнод аймагт ажлын байр нэмэгдэх боломж бүрдэж байна. Тэгэхээр та нар одооноос эхлээд эх жилийн тэр 50% нь Дорнод аймагаас Монголоос ажиллах хүчнээ авнаа. 50% дотор нь одоо гаднаас авна гэдэг тийм бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Нэг хэсэг бол бас манайхан хэлжээс Дачин тамсгийн хамт томоо засгийн газартай гэрээтэйгээ томордог. Сум аймгийг алгас шарьцдаг. Зарим бараг тэр 19-21 дугаар талбайн захирлууд нь аймгийн даргын хүртэл очиход бараг гарч ирэхгүй бараг байх жишээтэй. Ийм байдал төр байсан удаа байна гэж сонсогч байсан. Эрх мэдлийг хуулийн дагуу сайн ашиглавал Сум аймгийн орон нутгийн удирдлагын эрх хэмжээ өндөр шүү. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Халахгүй суманд 2017 оны жилийн эцсийн байдлаар 67 мянган толгой мал үлжиж, малын зөв бүс хорогдол байхгүйж, бог мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Тус сумын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, хунгарласан газартаа 30-аас 40 см-ийн цастай байна. 2017-оос 2018 оны өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд халахгүй сумын хэмжээнд 4306 тонн хадлан бэлтгэснээс аюулгүй нөөцөд 100 тонн өвс нөөцлөж 30 тонн тижэл бэлтгэж
өвлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Мөн аймгаас 25 тонн хорголжин тэжээл олгосон бөгөөд онцгой комиссийн шийдвэрээр тараахад бэлэн болгоод байгаа юм байна. Тус сумын цогц сүмбэр Ташхаа багийн нутаг дэвсгэрт тэгзүүний 23 см3 цасны нэгтрэлтэй байгаа нь цагаан зудрахуу байгааг илтгэж байна. За одоогийн байдлаар тус багуудад өвлжилт хүндэрч ялалт баг цасан бүрхүүлэлтээ хийдэж цаашид ч мөн өвлжил хүндрэх төлөвтэй байна. Өвлжилт манай багийн хэмжээнд бол нийт 84 өрхийн 24 мянган толгой мал өвлжиж байна. Цасны зузаан бол нэг 20, хонгорлсондоо бол 30-аас 40 см хонгорлсон. 100 намар хуурайшилтай байсан учраас өвсний гарц бага. Дээрээс нь цас ороод бог мал одоо бэлчээрж болохгүй, бог малуудаа одоо өрхүүд тэжээж бод малуудаа болонгууд одоо оторлож хэсэг 4-5 айлаараа нийлээд хоолой болон одоо тариалангийн талбайд одоо оторлуулж явж байна. Одоо бүх айлууд бол одоо бог малаа тэжээгээд дээрээс нь бяруу болон бага насны малуудаа бас тэжээлд оруулаад байна. За малчтын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маань одоо эхний удаад бол бид нар цас ярагчаар айлуудаа хооронд нь холбож зам гаргаж байна. Мөн бэлчээр гаргаж одоо зэгс хоолойтой газар руу нас цас ярагчаар замыг гаргаж байна. Тэгээд сумынхаа нөөцөөс бол одоо тэжээлүүдээ айлуудаа өгж эхэлж байна. Хэд дорооцсон энэ малаа тэжээхээр одоо тэжээл авдаггүй учраас малын тарах хүч гайгүй байгаа дээр нь бас өвс тэжээлээ тарааж байна. Мөн малчтаа бас нийт алан байгууллагууд маань аян зарлаад нэмнээ болон элгэвч нэмнээ бэлий гээд малчин өрхүүдтэй бас дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Сумын онцгой комиссийн 2017 оны 1-р албан даалгаврыг аж ахуй нэгж байгууллага иргэд малчтад хүргүүлэн ажиллаж байна. За уг албан даалгаврын хүрээнд малчид бог малыг тэжээж эхэлсэн бөгөөд бод малыг отроор бэлчээрлэж байна. Мөн засаг даргын нөөцийн сангийн хөрөнгөөр хаагдсан зам давааг хусаж зам гаргаж байгаа хэдий ч цасан шуурга шурч битүүрээд байгаа юм байна. Хүүтний эрч чангарч өдөртөө 25-аас 30 градус, хөрсөндөө 41 градус хүрч хөтөрж байна. За өвлжилт хүндэрч хүүтний эрч чангарч үйтэй холбогдуулан зорилтод бүлгийн иргэдэд нүүрс түлээний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. За мөн аслагдсан хөлийн сум болон малчин өрхүүдийн өндөр настан, жирэмсэн болон хөхүүлэгчүүд тэгээс 5 насны хүүхдүүдийг өвлжилт хүндэрч эрсдэл үүсгээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мэдээллийн хөтөлбөрийн нэвийн тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. За энэхүү халахгүй суманд өвлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 19 сая төгрөгийн малын тэжээлийг нэмэлтээр олгожээ. За улмаар цасан доогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна. Дорнод аймгийн урд талын сумдуудад өвлжилт хүндэрсэн байдалтай зүүн хойд талаараа буюу Чулуунхороод Сэргэлэн, Гурван Загал, Ташвилбар сумдын нутгаар малын үндний цастай, за харин Баяндун, Баян уул, Цагаан уул сумдын нутгаар цасгүй байна. Энэ жил өвлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд малын тэжээлийн нөөцийг анх удаа бүрдүүлсэн. За одоогийн байдлаар цаг хүндэрсэн халахгүй суманд 19 сая төгрөгийн нэмэлт малын тэжээл олгоод байна. Сая оны дараахан энэ сая амралтын өдрүүдэд аймгийн онцгой комиссийн дарга хоорондоо антуур даргаыг бас мөн томилж ажиллауллаа. Антуур дарга та бүхэн өмнөхөн орж ирээд явж ирсэн талаараа байдлаа илтгэж байна. За нөхцөл байдал бол ер нь бол хүнд байгаа юм байна. Газрын төснөөс цаашаагаа цасны зузаан нэмэгдэж байна. Жижиг тэргүүл явах боломж байхгүй. За ялт баг нь хэдий гайгүй байгаа боловч бас цастай. Мал нь бол хойшоогоо голын тохоороо орсон малчид бол малаа дагаад отор нүүдэл хийсэн. Бургасан дотроо цас зөөлөн байна. За сумын одоо баруун урт тал урд хэсэгтээ байгаа нөхцөл байдал хүндэрсэн байгаа газарт бол нэг 30 орчим малчин өрхөл байна. Тэдгээрийг бол сумын онцгой комисс нүүлгэн шилжүүлэх, оторлуулах, тэр цас нэмэнтэй газар нүүлэх тухай асуудлыг бол ярьж байна. Хөлийн материалтай нь бас сумын онцгой комисстэй онцгой комиссийн дараа бас уулзаж холбогдох чиглэл зөвлөмжүүдийг өгөөд ирсэн байгаа. Хэрвээ нүүлэх бол одоо бас нэлээд сайн тодорхой хаана буулгахгүй, ямар одоо тээврийн хэрэгсэл, яаж зам гаргахгүй, тухайн малчин өрх зөвшөөрөхгүй гэдэг нарийн асуудлуудыг бол сумд нэлээд сайн одоо ойлгуулж байж хөдөлгөөн орой гэдэг тэм чиглэлийг өгсөн байгаа.
Энэ жил 100 сая төгрөгөөр 365 тонн малын тэжээл бэлтгэж, сумдуудад 25-аас 26 тонн малын тэжээл олгосон. Энэхүү тэжээлийг малчдад зарж борлуулсан хөрөнгөөрөө сумдууд малын тэжээлийн сан бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаамаа. За улмаар 2018 оны орон нутгийн төсөвт 35 сая төгрөгийг малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд тусгажээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Харин одоо үзэгч та бүхэн товч мэдээнд анхаарлаа хандуулна. 2017 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас нийт 381,800 мянган тэтгэвэр авагч арилжааны 10 банкар дамжуулан тэтгэвэр авч байгаа бөгөөд тэдний 52.2% нь хаан банкаас 39.6% төрийн банкар үлдсэн 8.2% нь бусад 8 банкар дамжуулан тэтгэвэр авч байна. Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18% хүүтэй 36 хүртэл сарын хугацаатаагаар авчээ. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын байгууллагад ирж байгаа өргөдөл санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг уртасгаж хүүх бууруулах, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох зэрэг байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс хаан банк төрийн банктай хамтран ажиллаж 6 сар хүртэл хугацаатаагаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг сарын 125, за жилийн 15%-аар тогтоон өнгөрсөн оны 1-р сараас хэрэгжүүлсэн. За тэтгэвэр авагчдын өрдөө 8.1% жилийн 15% хүүтэй зээл авч, бусад нь урт хугацаатай 18% хүүтэй зээлийг илүүдсэн байгаамаа. За тиймээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтөөр арилжааны банкнд гэрээний дагуу их усүр барьшуулж тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг 1%-аар жилийн 12% болгон тогтоож, за 2018 оны 1-р сараас эхлэх хэрэгжүүлэхээр хаан банк төрийн банктай харилцан тохиролцжээ. Ингэхдээ сарын тэтгэврийн 70% нь зээл олгож, үлдсэн 30%-ийг тэтгэвэр авагч сар бүр авахар болж байгаа нь агмаднаас нь тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг гэж харилцан олголцсон санамжлагчид тусгасан байна. Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-аас 12 сая толгой малыг малж авахаас хүнсэнд нийлүүлжээ. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус эзэлж байгаамаа. За 2017-оос 2018 онд малж авахд хэрэгжүүлж байгаа мал сүргийн таваарлаг байдлыг өсгөх үүднээс хонь ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээ сүргийн 3-аас ихгүй хувийг тус хүнсэн тэрлэг бодлогыг хэрэгжүүлж байгаатай уялдуулан хүнсэн тэрлэг малын мах экспортын нөөцийг тооцоолж байна. За манай улсын 2017-оос 2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл хонь 3.4 сая толгой буюу махан чилжүүлснээр 61.4 мянган тонн, за ямаа 3.1 сая толгой буюу махан чилжүүлснээр 47 мянган тонн, үхэр 214 мянган толгой буюу за махан чилжүүлснээр 27.9 мянган тонн, адуу 291 мянган толгой буюу махан чилжүүлснээр 43.6 мянган тонныг тус экспортлох нөөцтэй байгаамаа. Засгийн газрын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2017 оны 11-р сарын 29-ний өдрийн хурлаар за 2017-оос 2018 онд үхрийн мах 27.9 мянган тонн, адууны мах 43.6 мянган тонныг экспортлох тоог хэмжээг тогтоож, хонь ямааны махны экспортын тоог хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус шийдвэрлэжээ. Засгийн газрын 2017 оны 94-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилэн чандд суугаад дипломатлуулагчийн газрууд 2018 оны 1-р сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сонголт хийхийг зогсоосныг мэдэгдэж байгаамаа. Гадаад паспортод сонголт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн хангах, Монгол иргэдийн гадаадд зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч байгаа хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж байгаа ажил юм а. Томоодос өвчин дэгдэг магадлалтай үеуд буюу 1-ээс 3 дугаар сар 5 хүртэлх насны хүүхдэд эмнэлэгт гэрээр эсэрсэн ажил хийж байгаа эцэг их асран хамгаалагч нарт 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүгшидний байгууллагад үүрэг болгож, за хувийн хвшлийн байгууллагуудад зөвлөмж болгоод байгаа. Хүүхдийн эмчилгээ үйлчлэхийн шаардлагадах 2.4 тэрбум төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. За энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон хутлахын аппарат, эмтэрэ, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч ажиллагчдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурж байгаа төгсөх дамжааны оюутан, ахмад эмч нарыг ажилуулахад зарцуулах юм а. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзэсгэлгийн 9.2%-ийг томоодост өвчин эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос
3 за сүүлийн 3 жилийн дунджаас 1% илүү гэсэн үзүүлэлт юм а. Өвчлөгсдийн 50% орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Өнгөрсөн оноос хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар халамжаас хөдөлмөрлөө гэсэн бодлого баримтлах болсон. Энэ хүрээнд Дорнот аймаг нийгмийн хамгаалал халамж зайлшгүй шаардлагатай 400 гаруй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан төсөл хөтөлбөртөө хамруулсан байна. Монгол улс хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг халамжийн бодлоготой уялдуулах замаар хүн амын амьдралын чанарыг дэвшлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр хангах зарчмыг баримталж байгаамаа. Энэ ч утгаараа хөдөлмөр халамж үйлчилгээний газар өнгөрсөн 2017 оныг төр хувийн хвшлийн түншлэлт тулгуурлан зорилттой бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Зорилттой жилийн хүрээнд нийгмийн халамж хамгаалал шаардлагатай 532 өрхөөс 440 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулжээ. За цаашлаад Дорнот аймагт 755 өрх зориултын бас орон сууцнд амьдардаг, үүний 125 нь өөрийн гэсэн орон барьгүй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс төр хувийн хвшлийн түншлэлт тулгуурлан зорилттой бүлгийн иргэдэд бодиттой дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэхээр зорж байна. 125 иргэн ямар нэгэн өөрийн гэсэн орон байр байхгүй айлаар явдаг тийм ээ, айлаар ингэж явж идэх ийм судалгаа бас байгаа. Тэгээд яг эдгээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээг бид нараа зохион байгуулахын тулд ер нь бол хамтын хүчийг бас зарцуулах зүйтэй байна. Аймаг орон нутгаас бол яг эдгээр иргэдийг бүгдийг нь бол гэртээ болох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ер нь бол бас хамтдаа төрийн байгууллага аж ахуй нэгж нийлээд тийм ээ, бид нар 755 өрхийг гаргаж чаддгүй махэд эхний ээлжинд 50 өрх ч юм уу тийм үү. Тийм зорилтыг бас дэвшүүлээд яг энэ тухайн зорилттой бүлгийнхаа иргэдийн мэдээлэл манай дээр байдаг учраас бид нар энэ чиглэлийгээ бариад бусад сургууль цэцэрлэг аж ахуй нэгж байгууллагыг уриалаад ер нь бол нэг айлыг бодиттой дэмжлэг үзүүлэх ийм тал руу бас уриалгын зүйтэй юм байна. Үнэхээр бол бусдын дэмжлэг тусалцаа хэрэгцээтэй айл бол байна. Ер нь бол жоохон мэдээлэл зөвлөгөө өгчүүл цаашдаа өөрийгөө аваад явчихаар айлууд бас байна гэдэг нь бас эндээс харагдаж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа бас л энэ төр хувийн хвшлийн түнштэй тулгууржийн зардал бүрэлрүү чиглэсэн энэ ажлаа бас л энэ жил дахиад хоёр гэдэг юм уу тэгс нэлээд явах бол хамгийн чухал байна. За нөгөө талаас иргэдийн дунд бэлэнчлэг сэтгэлгээ буюу хөдөлмөр эрхлэхээс илүүтэй халамжийн мөнгөөр амьдрах сонирхол, хандлага түгээмэл байна. Тиймээс иргэдийн энэ буруу хандлагыг өөрчлөх сургалт сурталчилгааны ажлыг энэ онд хийхээр төлөвлөжээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэгт үзэгч та бүхэн Дорнот аймгийн өнөөдрийн ханшийн мэдээ хүлээн авч үзсэн үү? Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Хөтөлбөрийн төгсгөлд Дорнот аймгийн сумдуудын 5 хоногийн цаг агаарын мэдээ үзүүлье.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Хамтайлсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.